Сайн байцгаана уу? Сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Би тэр нөгөө өнөөдөр гадуур гараад ойрдоо гараагүй. Бас энэ улсад маань нөгөө хязгаарлалт тогтоосон байсан үе шатаагаар суларсан. Тэгээд тэнтэй болоодоор бас ерөнхий ойролцоо паркаар зугаалангаа алхангаа энэ орчныг бас та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. За ерөнхийдөө бол Ирланд хотын Даблин нийслэл Ирланд улсын нийслэл Даблин хот бол нэлийн зохион байгуулалттай ногоон байгууламж бүхий тийм хот байдаг. Маш олон жуулчид ирдэг. Нийт хүн ам бол нэг 5 орчим сая улсын хэмжээнд. Энэ хотод бол яг хэдэн хүн байдгийг сайн мэдэхгүй байна. Юутайч 10 гаруй сая жуулчин хүлээж авдаг ийм улс байгаа. Мэдээж жуулчдаас бол нэлээдгүй хувь нь бол Даблин хотод ирдэг байх гэж боддог. Тийм ч учраас энд бол маш олон жуулчлалыг дагсан хөгжил хийгдсэн байдаг. Тэрний нэг бол энэ парк байна. Энэ парк бол яг энэ талбай хэмжээний хувьд бол ер нь бол бараг 10 гаруй га байж байгаа байх гэж бодож байна. Маш олон төрлийн шууд зүгүртэн шууд ингэж байж идэм байна. Энэ болохоор энд харагдж байгаа энэ цөөрөн болохоор хиймэл зохиомл юм шиг байна. Ерөнхийдөө нөгөө цөөрөн байгуулсан. За тийм хүмүүс ингээд чөлөө цагаа өнгөрөөгөөд явж харагдаж байна. Хүүхдүүд тоглолцсон байж байгаа жишээ нэ. За энэ Европт бол ер нь тийм хамаагүй байдаг. Хүмүүс бол нэг тийм хаагүй гэдэг шиг ингээл гадна бол хоол хүнсээ идэж явах жишээний дээрээ суугаад амарт суугаалаа зарим дөр газар дээр суудсан байх жишээний энэ байдлууд харагдж идэг. Тэгээд гэр бүлэрээ нөгөө ажил энэ төр завсарлсан байгаа болохоор гэр бүлэрээ хүмүүс маш ингэж салхилж гарч агаарж байгаа юм байна. За энэ ингээ хөөрхөн дэгтэйх шоонод яачин энэ харуудад энэ ингэж байгаа байхгүй. Ингээ модны юм жижиг юм үрдсүүд ингээд орчинд асгацсан байгаа. Энэ бол энд байгаа нөгөө амьтдад орчийг жоохон ч гэсэн бүрдүүлэхийг хичээсэн юм болоо. Энэний доор мэдээж юм цемент бол байгаа баг. Ингээд энэ шууд энтер бол ерөөс ингээл Хүнээс өрөвдөхгүй. Байгаль дээр байгаа юм шиг ингээд байж байгаа. За яг миний бодож байгаа санаа бол зүгээр ер нь бол хүмүүс амьдарч байгаа энэ орчин болгонд ийм гоё амар зугаас цэцэрлэг түрээлэнгэл байгуулж байгаа. Хэдхэн өндөр барилга байгууламж тэр их тансаг шилэн барилга хийсээ илүү Монголын хувьд бол Улаанбаатар хот бол үнэхээр хөгжилтэй. Яг энэ Даблин хотын барилгажилт юмыг харахад бол Улаанбаатар илүү миний бодлоор тэгсэн гинэ цэцэрлэг ногоон байгууламж бол үнэхээр байхгүй их бараг ойлгож байна. Энд бол эсрэгээрээ барилга гэхээс илүү ногоон байгууламжтай анхаарах юм байна. Тэр нь айгүй гоё таалагдсан. Маш олон төрлийн мод хөөх ингээд байж идэв юм байна. За тэгээд энд болохоор бас нэг ундаг дугуй хундаг. Энэ цэцэрлэг түрээлэн дотор дугуун зам, явган хүний зам гээд хөлөмбөгийн талбай олноор нь байгуулж дугуйтай хүүхдүүд жишээ нь энд энэ нэг ундаг дугуйтай хүүхдүүд ингээд ээж аавтайгаа явж явах жишээ нэ. За энэ цөөрөн бол ингээд битүүр ингээд баг тойрж байна. Нэг юм амар том биш. Гүнзгий нь бол миний бодлоор усны гүн бол нэг 40-50 см л юм байна. Тэгэл
Нэг юм амар гүнзгий их том гол шиг ингээс итгэхгүйгээр ингээд хөөрхөн хийчих болохоор юм дүр зураг харагдаж байгаа. Хай. За ингээд хүүхдүүд ингээд хамгаалах малгайтайгаа ингээд өндөг дугуйтайгаа ингээд явж явах жишээ нэ. За ер нь энд бол сая бас хэлж ирсэн хөнгө атлетик бол нөхөр хөгжсөн юм шиг л. Хүн болгон хөнгө атлетикээр хичээлдэг нөгөө гүйдэг. Тэгээд гүйхгүй байгаа нь бол дундаг дугуундаг. Ийм сонирхолтой парк байна. За энд ерөнхийдөө нөгөө паркийн юу байгаа? Танилцуулах самбар гэж байгаа бах. Тэгээд тэрийг одоо хэдүүлээ очиж олж хараад тэн дээрээс бас яг бодит тодорхой мэдээллийг бас хүчил зүгээр болоо гэж бодож байна. За одоо энэ паркийн хувьд болохоор ингээд замын хоёр талд том жижиг хоёр парк байж харагдаад байгаа. Яг эндээ бол нэг хүүхдийн тоглоомын талбай нэг байхгүй. Хажуугийн жижиг паркт нь бол яг хүүхдэд зориулсан тоглоомын талбай хийцэн байгаа. Тийм төр зөрөх харагдаж байгаа. За ингээд энэ мод яг зүгээр энийг хараад бол мэдээж монголчууд маань бас бодож байгаа бах. Улаанбаатар ч нөгөө монголч уур амьсгалтай бороо хур бахтай энэ арлын улстай яаж харьцуулах уу гэж бодож иж магадгүй. Тэгэхээр бол яг сэтгэл байгаад яг хий бүтээ ургуулыг гэвэл ургамал бол хаанч ургадаг. Тийм учраас миний бодлоор бол айл болгон байгууллага болгон үүдээ эргэн тойрноо ногооруулчих юм бол бас иймэрхүү болох юм боломжтой болоо гэж бодож байна. Эндээс харахад бол ингээ олон төрлийн шуунууд л байгаа даа тийм. Шуу бол энэ нөгөө снайл эмгэн хүмүүс дум тий иймэрхүү амьд байгаа гэдгийг зурулж харуулаад тэгээ нөгөө нэрийн бичээд одоо хүүхдүүдэд л зориулсан юм уу да. Таны мэдхүн чиглэлээр За сүртэй байгаа болохоор хоёр төрлийн яас. За нөгөө талд нь болохоор бас нэг самбар байна. Энэ түүх юм шиг байна тий. Эндээс хулаан цаа. Энэ дээр болохоор яг нөгөө ерөнхий төлөвлөлт нь харагдаж байна. Энэ паркийн маань ерөнхий төлөвлөлт нь ямар юм бэ те? Гэдэг нь бол харагдаж байна. Эргэн тойрных нөгөө апартаментууд те ямар барилга байгууламжууд, юу ямар хотел юу байна гэсэн бол юмуд харагдаж байна. За түүхийн юмнууд за. Энэ түүх нь болохоор 1200 оноос эхлээд энэ паркт шинээр баригдсан юмнууд болно. Ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж ирсэн бэ гэдгийг 1200 оноос эхлээд 2007 он хүртэл ингээд харуулсан байна онцлог үйл явдлуудыг. Жишээ нь 1907 онд Royal Visit 7 сарын 1907 оны 7 сарын 10-нд Эдвард 7-р хаан, Queen Alexandra болон эдгээр одоо ингэж олон улсын үзэсгэлэнд ирж байсан гэдэг ингээд зурган байх жишээ нэ. Энэ түүхийн самбар. Энд те. За ингээд ерөнхийдөө бол паркийнхаа түүхийн самбартаа бид хараад ерөнхий ойлголт аваад танилцчихлаа. Ер нь нийт талбай хэмжээ ер нь харагдаж байна уу? Талбай хэмжээ юу? 42 акр нэ. 42 акр буюу 13 га газар. За сая би нөгөө сайн самбарын нөгөө хараагүй байхдаа нэг 10 орчим га гэсэн 13 га гэсэн тийм. Тий. 30 акр газар юм байна. Ингээд ерөнхийдөө бол зүгээр хамгийн хөгшин хамгийн анхны гинэ Дублины хамгийн хөгшин парк бөгөөд хамгийн нэртэй most popular park гэдэг нэг юм байна гэсэн. За энэ дээр бас хүүхдүүд ингээ хөөрхөн юм хийгээд тэгээд бас илгэжт юм байна. Скотчдсан юм байна зүгээр. Тийм ээ. Энэ бас паркийнхаа нөгөө хиймэл цөөрмийг бас ингээд харуулаад шуудыг харуулаад ингээ хөөрхөн юм хийсэн байна. За ерөнхийдөө ингээд паркийн эргэн тойрон гэвэл одоо энэ талтаа бол ингээд Хайварт гэдэг энэ хотел гэдэг юм парк хотел гэдэг энэ нэлийн том хотел байх шиг байна. Ерөнхийдөө ингээд яг парктайгаа залгаа. За энэ яг энэ нөгөө эсрэг талд нь бол энэ Embassy House гэдэг энэ альчил сайдуудын ажилчид болоод амьдардаг болов гэж бодож байна. Ийм зэрэг хаус ингээд байна. Ингээд эргэн тойрон бол ерөнхийдөө ингээд орон сууц, апартмент барилгууд байгаа. За ингээд тоглоомын талбай чиглэлд явж идэх үү? Би болохоор нэг бас хөдөө төрж ирсэн болохоор Улаанбаатарын талаар сайн мэдэхгүй байг урд нь ямар байсныг. Ер нь социализмын үед бол гэхдээ ерөнхий төлөвлөлт бол айгүй гоё байсан байх гэж боддог. Тэгээд байр болгоны гад ногоон хөөрхөн цэцэрлэг байгууламжтай. Одоо бол нөгөө тэр орон зайг бол барилга байгууламжууд замбраагүй газар олголттой холбоотой ч юм уу баригдаад ийм
нийтийн эзэмшлийн талаа маш багассан болов уу гэж хардаг. Гэхдээ сүүлийн үед бол бас Улаанбаатар хотын маань захирагчийг алуунаас гаргаж байгаа мэдээллийг харж байхад нэг нэлээд хэдэн газруудыг бас захирамжийг нь хүчингүй болгоод буцаагаад одоо нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай байгуулахын шийдвэр гарч байгаад бол бас баяртай байна. Тэгээд энэ үйл хэрэгээ бас өшөөсөө үргэлжлүүлээд аймаг орон нутгийн нийслэл сум дүүргийн засаг дарганаас ч гэсэн бас ингээд орон нутаг орчин тойрондоо бас ногоон байгуулж бий болох тал дээр мөрийн хөтөлбөрөө илүү ингээ уялдуулаад ажиллах юм бол гоё болов гэж бодож байна. Тэгээд ер нь бол хүний амьдралын хамгийн гол асуудал, гол чухал зүйл бол мэдээж байгаль, эко орчин юм болов гэж бодож байна. За энэ болохоор ингээд нөгөө маш олон улсын жуулчд ирдэг гэж тэгээд ярьж байсан. Тэгээд мэдээж энэ хотын хамгийн анхны парк болохоор энд ирж байгаа хүмүүс жуулчд бас ингэж ирж үзэж сонирхож зугаалдаг юм шиг байгаа. Тэгээд ингээ харж яхад бол хуулан гадаад хүмүүсээс таарлаж чинь энд бол бас бид гадаад боловч биднээс өөр бас гадаад хүмүүс гэж одоо байгаа. Яг зүгээр гадаад гэх нэг би өөрөө нэг Монголд байгаа юм шиг ойлгочих болохоор тэгж хэлээд байхгүй. За Ирланд улс бол ерөнхийдөө арал улс байгаа. Тийм жижиг арал. Тэгээд хоёр хэсгээс бүрддэг. Нэг хэсэг нь бол Норт Ирланд гэдэг нь бол нэгдсэн улс буюу Англи улс харьяалтай байдаг. Бидний энэ амьдарч сурч байгаа Ирланд маань одоо Төв Ирланд яг одоо бүгд найрамдах тусгаар тогтносон улс байгаа. За энэ моднуудын хувьд бол мод цэцэгний хувьд болохоор мэдээж олон төрлийн цэцэг мод байгаа бах. Тэгээ ер нь бол эднийх нөгөө жилийн 4 улиралдаа ногоон байдаг онцлогтой юм цаг агаартай улс байгаа. Ер нь бол нэг хас 5 градусаас нэм 25 градусын хооронд ерөнхий цаг агаар нь хилбэлцдэг. Йоо хас хүшээ тийм нэмэх 5 градусаас нэмэх 25 хооронд байдаг гэж ойлгосон. За ингээ хүмүүс бол ингээ сайхан цэцэрлэг хүрээлэндээ хүүхдээ салхилуулаад хэрэгтэйгээ хүүхдийнхаа хэрэг төрсөн ингээ зүлгэн дээрээ сууж байна. За энд бол ингээд та харж байгаа энэ хүмүүсийн нөгөө хоорондын зайг ингээд COVID-19-тэй холбогдуулаад самбар усгцсан. Тэгээд явган зам дээр бол тэмдэглэгээ хийцэн байж. За яг зуны нөгөө дэлгэр цагт бол бүр илүү одоо тансаг болох байх гэж бодож байгаа. Яг ингээ явахаар өнөхөр ингээд хот дотор хэрнээ яг ойд байгаа юм шиг юм гоё мэдрэмж төрдөг. За ингээд замаар нөгөө сая ярьсан хоёр хэсгээс үрдэж ирсэн. Замаар гараад нөгөө парк байгаа. За энэ дээр ингээд нөгөө паркийнхаа хаалт дээр бас ингээд юм анхааруулах самбар сайн байрлагдсан байна. За энэ хөл бөмбөгийн талбай харагдаж байна. Нөгөө цэцэрлэг төрөлнгийнхээ нөгөө хэсэг гэсэн үг. Хүүхдүүдэд зориулсан талбай байгаа. Энэ тал нь болохоор паркийн хүүхдэд зориулсан хэсэг нь. Ямарч нам жим хүн маш зүйтэй байгаа учраас энэ ойр орхон маш олон паркууд байдаг. Тэгэхээр өнөөдөр ирсэн парк болохоор энэ хамгийн хуучны энэ хавьда хамгийн том парк дээр нэлсэн байгаа. Энэ болохоор энэ парк болохоор нөгөө W хотын Элчингийн гудам гэдэг их ойрхон байт юм лээ. Элчингүүд ингээд нэг газар төвлөрсөн байдаг гэсэн үг ерөнхийдөө. За ингээ хүүхдэд тоглож байна. Хүүхэн тоглоомын талбай орчин бий болгосон. Энэ юуг нь бас модоор хийж өгсөн юм уу? Мод уу юм?
Тийм бай. Чулуугаар биш те. Талбайн доотлол нь цемент биш. Доор газар дээр нь юм үрц засгацсан юм тий. Үртс, модно үртс. Модны том үрц гэдэг юм уу холц гэдэг юм уу тий. Тий. Зөвхөн. Бас нэг мэд жахвар л арга байна л та. Энэ нөгөө янз янзын хаймар яадаг. Дээр нь нөгөө заваардаг ч гэдэг юм уу. Тийм юм ингэ шийдэж өгсөн байна. Модны үрцээр. За ингээ гадналаас нь Энэ сонирхолтой тоглоом байна юм. Зориулсан маягийн. Энэ нэг бас нэг давуу тал нь болохоор Монголд бол нэг доотлын голцоо цементчдэг шүү дээ. Тий, нэг бол хаймарлцдаг. Эрзээ. Энийх болохоор ингээд гоё ингээд байгалийн маягийн зөөлөн болгочих. Энэ хүүхд унлаа гэхэд одоо гимтэх нь баг гэдэг ч юм уу те. Хөөх нь ингээд шийдлэн зүгээр авах нь бас байна те. Энэ хүчргүй амар тансаг бол тийм нэг нойрын нэгдүгээр зэрэглэлийн бол бас биш шүү дээ. Зүгээр ердийн нөгөө байдаг. Энэ хүүхдийг харуултаа ингээд газар ухаж байгаа маягийн хүүхдийн тоглоом байгц юм. Яг хүүхдийн нөгөө юм инженер сэтгэхгүй хөгжүүлсэн ийм ажил ингэж газар ухаж байгаа экскаваторыг дүрссэн маягийн хүүхдийн тоглоом байт юм ээ. Зүгээр удамжнээ. Энэ хүүхдийн тоглоомыг маш байгальтайгаа ойроор хийж өгсөн байгааг харж байгаа. Жижигхэн ийм тов толгодтэй жижигхэн саад модны энэ тайрц бүгдийг ашиглаж хийсэн. Газрын хэлсэн хэсэг байна. Хэдэн талбай байна? 6 талбайтай байна. Корона гарсантай холбогдуулаад ер нь дотор хүмүүсийг бужигнуулахгүй очрын нас тодорхой хэмжээний очр байрлуулах гэх зэрэг арга хэмжээнүүдтэй авсаж байгаа. Тий. Үүгээрээ ингээд эцгээ орчих хийсэн. За юм жижигхэн кофе шоп байна. Цаа кофе, зөөлөн уух юмнууд, вино, вайнаас байгаа юм шүү дээ. Тийм үү. Тий, тенс бол энэ юу бас байгаа юм байна. Тоглоом, паркет энэ тенсний газрынх нь тийм ээ. Энэ хувьд бол нэг 2.5-аас 5 евроны хооронд юм байна тий. Тийм байж юм тий. Тий. Кофенууд байна. Зармаг байна. За нэг юмрхүү. Энэ болохоор том кофе шоп юм биш үү? Тий, тэгээд нөгөө эндээ найлтаа эндээ кофе шоп. Одоо нөгөө өвчин гарсантай холбогдуулаад ингээд дотор олон хүн байж болохгүй гэснээр ингэж гаднаа гаргасан юм байна. За энд болохоор ингээд ахмадууд зориулсан юм шиг байна. Ийм гоё ийм огшныг бүрдүүлсэн. Энэ одоо гольф гэх юм уу? Би бол энэ гүндэлсэн. Яг тийм тоглоом гэж хэлж мэдэхгүй байна. За ямар ч хэсэг ингээд энэ гүмбгийг ингээд энэ өвөг харж ингээд цогтдаг юм шиг. Lawn bowling? Lawn bowling, yeah. Lawn bowling гэдэг юм шүү дээ. How many players? Are you from France? France? No, we are from Mongolia. Mongolia? Yeah. 8 can play it. 8? 8 can play it, yeah. 8, 4. 4 and 4. Yeah, 4 and 4. That's the most you can play. 4 and 4. But then you have one can play against one, 2 can play against 2, Oh. 3 can play against 3, you know? But 8 is the maximum. Тэндээс нэг What is the rules? бөмбөг өнгөрүүлсэн. The rules, you get nearest the jack here. You see that? You call it the white ball, the jack. And you have to get as near as that as possible.
You know, in row there. But the ball comes down and it goes that way. There's a bend on the ball. Онооны самбар энд The ball that тавьсан. goes in. Ингэж хавчаад авчдаг юм байна бөмбөгөө. But that'll come back over here possibly. It's a bit strong, but Одоо ингээд see бөмбөгөө the bend авчаад when it slows up. See it coming around. You know, if you go. Jerry, you have to. Kind of. Yeah. If you round the snow, it'll bend a lot quicker. You know, see this one, what? No, you go 1 point. That's one nearest the ball. You see, you count that as one. You could have 8 near the ball. If there was 4 playing on each side. You could have 8. More nearest. The more nearest, yeah. You have to be on the one side of. So you could have 8 shots on one end. But them all getting the ball near the set. You know. You see that ball there is holding shot. But they're 2 seconds there. Do you see? За ихэд ингэж Okay. Thank you. Bye. Ихэд ингэж энэ ахмадууд зориулсан гоё юм боулингийн бас нэг төрөл юм байна. Энтэй ингээ бас төвчгөө танилцчлаа. Боулинг болохоор нөгөө цохиж нөхрөө оруулна энэ төр гэж бодоод идэг байсан бол ямиг он гэж боддог байсан бол нарай өөрхөн сонирхолтой юм байна. За энэ дээр ингээд юугаад ивссэн. Тэвсгэрээ дэвсээд ингэсэн. Сайхан чиглэлтэй байж байна. За одоо тэнд нэг хідэн хүмүүс дасгал хийж байгаа дээр очиж хідэн. Нэг яаж хийдэм бэ харъя. Яг энэ болохоор битэр бас нэг бас хамаагүй нэг хүмүүс төр гүйччихэд шууд нөгөө яг зургийг аваад иж болохгүй байх гэж бодоод бас ингээ холоос ерөнхийдөө нэг цагийг харуулдаг байгаа. Саяны өвөө бол айгүй илдэг юм байна. Зүгээр ингээд болох юм болов гэдээ ороод сонирхсан чи шууд өөртөө ингээ яриад тайлбарлаад мэдээлэл өгөөд ингэж тоглодог юм байна, энд юм байна. Би тэрийг бас Франц уу гэж асууж байна. За энд болохоор нэг маш олон улсын хүмүүс байдаг болохоор нэг хүмүүс ч одоо бас их сонирн болсон шүү дээ. Өөр ингээд. За тэнд болохоор ингээд эмгтэй хүмүүс юм йог юуны дасгал хийгээд байгаа юм шиг байна. Тэгээд бас хамаагүй орч болохгүй байх гэж үзээд ингээд үзье. За энд нэг хүүхдтэй алж байна. За ингээд ерөөдөө ингээд Энэ нөгөө паркууд чинь йог энэ дасгалуудыг парк дээр хийж байгаа харагддаг хүмүүс гэрүүлэр болоо ингээд групп хацаараа танхимын гэхээсээ илүү сая та бүхэн харсан бах те ингээд гаднаа зүлгэн дээрээ дэвсээд гаднаа йог дасгал хийж байгаа. За их олон удаа таарчсан. Шаан дотрооч юм уу? Их орондоо очиод ч юм уу бас хэрвээ боломж өгдөг бол энэ талаар бас ажил хийх сонирхол бас төрж байна. Яагаад гэвэл бид бас жоохон хүүхдүүдтэй өндөр настай хүмүүс байна. Бидний хүн тойрон гараад сэлхлээ зугаалыг гэсэн тэр орчныг бүрдүүлээд өгөх юм бол хүмүүс өөрсдөө нэрвгүй, стрессгүй гоё тийм сэтгэлийн амар амгалантай болцдог. Энд ингээд хонх дуурдیں۔ Яг сүний онх тий яг тэр таарч байна. Тэгээ ер нь бол ингээд мэдээж хүмүүсийн хамгийн гол эрхэм зорилго бол ая тухта амар амгалан эрүүл их аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Тэр бол мэдээж эд баялаг, эд хөрөнгө тэр өндөр барилгах гэсээ илүү байгальд илүү ойрхон байх, гоё одоо орчинд ажиллаж амьдрах тэр шуудын жиргээ, усны ширгөө тэр ногооны үнэрийг үнэрлээд байх нь бол илүү хүнд одоо ач холбогдолтой гэдгийг илүү их мэдэрч илүү их одоо харж байна. Энэ улсын хувьд бол маш олон одоо ийм байгууламжтай ногоон боловсроос ярьж исэн. Тэгэхээр бас монголчуудыгаа бас найзуудыгаа залуучуудыгаа бас эргэн тойрон орчноо бас ногооруулаад бүр болохгүй бол гэр орондоо ч гэсэн бас гоё цэцэг янз бүрийн одоо ногоон байгууламжийг бий болгож байгаль дэлхийгээ хайрлаж одоо маш олон хүн одоо төвчөнд бүжинсэн одоо хөл хөдөлгөөнтэй том хот дотор ч гэсэн одоо ийм хөрхөн ногоон байгууламжийг хийж болдгийм байх шүү гэдгийг бас ингээд та бүхэнд харуулахыг зорилоо. Тэгээд